Тэгвэл бид нар бол ялсан. Ялалт манай талд цаашдаа ч ялна. Яг өнөөдөр ингээд Монголын хамгийн том бүтээн байгуулалт гаццсан. Энэ магадгүй Монгол улсын түүхэнд хамгийн хар толбоор үлдэх үеүүдийн нэг баг. Бодод дуурай л да энэ ч. Энэ муу шантаж нарт ингэж ялагдаж, ингэж улс орноо ингэж алуул гэж юу хэлсэн юм бэ? Бодод байдал юм байна шүү дээ. Бид хамт хөгжил тоо сайхан амьдрал тоо. Тэр нэг одоо хашгиралдаад байгаа юмнууд бол нэг сонирн биш ээ. Тэр монголчуудын хэдэн хувийн 0.000 хэдэн хувь. Ийм л нэг их ухаантай Рио Тинтогийн нөгөө нэг одоо яг үнэн төрх нь харагдаж байгаа. Үнэн төрх нь харагдаж байгаа байхгүй. Манай сайтууд ямар байдалтай байна вэ? За яг хөө тэгээд намайг бариад ид дуусах тий өнгөтэй өөдтэй мэдлэг боловсралтай нэгний одоо ингээд сошиалор чирж байна. Одоо ямар юмныхан гэрэмэрээ уншиж чадах юм англиар хоёр өгүүлбэр холбоо уншиж чадахгүй тоо мэдэхгүй. Нэг сүрхий олон ном уншаагүй. Гэхдээ та нарыг бодвол ямар ч гэсэн уншдаг өнгөд хэлчихэд буруудахгүй байх. Намайг мэддэг хүмүүс нь мэдэн зүгээр. Гэрээг нь би одоо 17 дахь жилдээ уншиж байна. 18 дахь жилдээ уншиж байна. Бэлтгэгчингүүд тэгээ ингээд нийт төсвөө хар. Биднийг хэн тэжээж ийн гэдгийг хар. Бид нар тэгвэл яг одоо яаж улс орон хөгжих юм? Манай Монгол улс бид нар өөрсдөө экспортлоод алаад байгаа юм юу байгаа юм? Алт байна. Зис байна. Монголчууд нэгдсэн нэгдмэл ийм нийгмийн сайн сайхны ойлголттой баймаар байна. Дандаа хувиа хичээж нэг өчөөхөн жижиг эрх ашигын төлөө, өчөөхөн хувийн эрх ашигын төлөө явдлаа болмоор байна. Нэгдмэл ийм ойлголттой байна гэдэг бол цол байна гэдэг бол өөрөө нийгмийн маш том баялаг юм байгаа шүү дээ. Яг ингээд дээр үед бол эх орноосоо урвсан гэд энэ хүмүүсийг цаазлах хэрэгтэй. Ойролт орондод бол олонний нүдэн дээр дүүжилчдэг юм билээ. Тэр нөхөр араа. За энд ингээд зогсоосон хүмүүсийн одоо цаазаар авах хэрэгтэй гэх. Тэрний одоо боловсролын төвшнийг тиймэрхүү байгаа. Тиймэрхүү хүмүүсийг манайхаа одоо хөөргөж тэгээд нэг од мод болгож байгаа боловсролтой. Одоо энэ дээр нэрнгээсээ алалцсан. Оюутлогыг эсэргүүцэж байгаа хүмүүс дахиад хэлээ. Улс орноос урагчд шүү дээ. Улс орноос урвсан ял ба шүү дээ, тий. Гэттд бол цааз байгаа. Япон Солонгост бол насаараа хоригдож байгаа. Энэ эсэргүүцээд гээд худлаа баатар царайлаад байгаа хүмүүсийг бүгдийг авч шоронд хорилтоо. Тэгвэл бид нар бол ялсан. Ялалт манай талд цаашдаа ч ялна. Одоо ингээ харуул. Энэ оюутлогын баяжмал энэ одоо алтаачид яваад байна гэдэг чинь энэ байна. Энийг бид нэр Улаанбаатар хотоос хурж ирээд замыг хаагаад зогсооноо гэдэг. 17 жил яг энэ баяжмлаараа бүхэл бүтэн 30 км-ийн араад өстэй доошоо 1 км 300 м-ийн хүнд ингээ ухаад 17 жил ухаад зөөгөө гаргасан шүү дээ. Тэгэхэд нэг ч Монгол хүн энд хурж ирээд энийг нэг өдөр битэл нэг цагч зогсоож чадаагүй. Гэтэл бидний энэ 10 залуу хурж ирээд энийг бүхэл бүтэн ингээд өнөөдөр 7 цаг болж байна. Өглөө 10 цагаас 9 цагаас тий 9 цагаас одоо нэг өдрийн турш бид нар ингээд энийг зогсоож чадлаа. Тэгэхээр монголчууд нийтээрээ бүгдээр ингээд нэгдэж чадах юм бол бүгдийг хийж чаднаа. Монгол бүх хүн ард түмний одоо хүч болоод ерөөсөө далаа шиг байдгаа гэдэг. Ард түмнээс илүү хүч гэж байхгүй шүү дээ. Ер нь бол. За яг хоо ард иргэдийн амьдрал ядуу байгаа хүнд байгаа үнэ. Тэг байгаа зөв онолтой. За энд ямар ч байсан хэрвээ та бүхэн анзаарсан бол үзэл мааны маш том хурц тулаан хоёр талаас нэг зэг дээр маш хүчтэй туллаа. Одоо нөгөө талаар нь хэлэх юм бол Шамблын дан гэдэг тийм Шамблын дан одоо энд маш хүчтэй боллоо. Нэг талаас амарчин одоо энэ либерализмыг төлөөлөд маш хүчтэй орж ирлээ. Маш хүчтэй, маш ууртай, маш хямралтай, гүнзгий сэтгэл зүйн маш их цочролттой орж ирлээ. Өстө нэрээ халалцсан хүмүүсаа шантаачингууд та нарыг орноос уруугчд гэд ингээд маш хүчтэй орж ирлээ. За нөгөө талаас манай эрс шинжил хөдөлгөөнийхэн эх орноосоо уруугч тэмбэ гэдэг угаасаа маш тодорхой тавгасан байгаа шүү дээ. Манай талынхан гэсэн. Эх орноосоо уруугч та нарын над эх орноосоо уруус үйл ажиллагааг одоо түүх тэрнгүү шүүн гэдэг. За тэгээд энэ хүмүүс маш том ялалтаан тунхаглалаа. Дээрээс нь бид цаашдаа ч ялах болно гэдэг маш том итгэлийг ард түмэндээ өглөө. За тэгээд нөгөө Улаанбаатар хотод энэ цаг үед юу болж байсан бэ гэхлээр
За нөгөө ордны сэтгүүлчд буюу одоо гэгэрлийн хэлээр юм бол нөгөө баасан дээр шавсан ялаанууд. Одоо бидний хоолыг авах гэдэг байна юу болоод байна гэж ингээд нөгөө хэдэн сайд улсын ордын гишүүд гэсэн хүмүүсээ ээрч хоргоож байгаад ямар ч байсан тэр дамжин юм сайдыг тал талаас нь дойроод хүчээд авлаа. Ингээ яриа явж. Энэ оюутлогын төслийн засгийн баяжмлын экспортын замыг өнөөдөр хаачлаа тийм ээ. Ингэснээр биш аашгүй. Ингэснээр одоо Монгол улсын эдийн засагт өдөр тутамд үзүүлэх сөрөг нөлөөлөл юу юм бэ? Та бас тодорхой жишээ баримттай хийж өгөөч. За энэ оюутлогын төсөл бол Монголын эдийн засгийн 9 орчим хувь шүү дээ. Бараг 10% болтгоо. Өөрөөр хэлбэл одоо бидний зарцуулж байгаа одоо нийт зардлын хамгийн багадаа 10 орчим хувийг энэ төсөл хариуцж байгаа гэсэн үг. За оюутлоготой холбоотой олон асуудлууд бий. Энэ олон асуудлуудыг бол гэрээ хэлэлцээрийн шугамар, ширээний ард сууж, хууль дүрмийн дагуу шийдэх ёстой болохоос хуульгүй, дүрмгүй, эзэнгүй улс шиг ийм зэрлэг балмад байдлаар асуудлыг шийднэ гэж болохгүй. За ийм байр суурь илэрхийллээ. За тэгээ янз бүрийн байр суурь илэрхийлэгдлээ. Оюутлоготой холбоотой бүхэмдсэн иргэдийн үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж байна. За цагаан ав дээр очиж бас зам алсан эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдэлүүд сүүлийн 7 хоног гарлаа. Энэ асуудлаа шийдэхгүй байгаа бүхэмдсэн иргэдийн цохирсон үйлдэл шүү дээ. Ард түмэн шийдэл нэгж байгаа байхгүй юу? Шийдлэл нэгж шүү дээ. Бухимдахгүй яах юм? Тэр хүмүүсийн өмч шүү дээ. Ийм зүйлийг хэллээ. За миний хувьд одоо манай энэ суврлууд маань оюутлогын гэрээг цааш нь яаж шийдэх ёстой вэ гэдэг дээр одоо тэнгэрлэг талаас нь буюу гэгэрлийн онолоос байр суурь илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл их эзэн